Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бурхны хаанчлал дэлхий дээр гарч ирлээ нэвтрүүлэгт тавтай морилно. Би Хүслэн байна. Өнөөдөр бид Филиппин дахь төгс өчөд Бурхны чуулганы Христэд итгэгчдийн чуулганы амьдралын талаар сурвалжилж байна. Өнөөдрийн мэдээний онцлог үйл явдлуудыг хүргэе. Христэд итгэгчид төгс өчөд Бурхны илэрхийлсэн үгийг уншиж ойлголтоо хуваалцаж байна. Мэй эгч туршлагаа хуваалцаж байна. Надаас илүүдээр хүмүүст хэрхэн хандах вэ? Ной эгч туршлагаа хуваалцаж байна. Мэддэг бүхнээ хэлэхгүй байхаас бүхнээ заах хүртэл би ганцаараа анхаарлын төвд байхаар мэрийхээ болсон. Одоо дэлгэрэнгүй сурвалжилгыг хүлээн авна. Эзэнд итгэдэг бүх хүн нүгэлт уг чанараа хаяж цэвэрлэгдэж ариун болно. Ингэснээр Бурхны өмнө өргөгдөж Тэнгэрийн хаанчлалаас хувь хүртэж чадна гэж найддаг. Гэхдээ олон хүн Библийн энэ ишлэлийг үл анзаардаг. Ариун байдалгүйгээр хинч эзнийг харахгүй. Эзэнд итгэгчдийн нүгэл уучлагдсан хэдий ч тэдний нэгэн ч нүгэлт уг чанарынхаа хүлээсээс ангижирч чадаагүй. Тэд ихэвчлэн өдөр нь нүгэл уйлдэж, шөнө нь нүглээ улайх мөчлөгт гацчхаад мултарч чаддаггүй. Хинч мууг уйлдэж Бурхныг эсэргүүцхийг хүсдэггүй. Гэхдээ хүн бүр нүгэлт уг чанартай хязгаарлагдсан учраас нүгэл үйлдэх нь тэдний хяналтаас гадуур байдаг. Жишээлбэл олон итгэгч бусдаас онцгойрч өөрийгөө бусдаас дээгүүр тавих дуртай байдаг. Тэд бүгд номлогч, пастор юм уу, ахлагч болохыг хүсдэг. Үр дүнд нь тэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, шагнал титэм ярьж хайх замд ордог. Энэ бол буруу зам гэдгийг хинэн ч ухаарч чаддаггүй. Хинэн ч алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн дүнг хүлээсээс ангижирч чаддаггүй. Ийм маягаар эцсээ хүртэл итгэснээр тэд Тэнгэрийн хаанчлалд орж чадахгүйгээр барахгүй. Харин ч эзэнд хараагдсан хоёр нүртэй фарисеучуд болж золгүй хүмүүс болно. Хэрэв эзэнд итгэгчид үргэлж алдар нэр, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөж, үргэлж бусдаас онцгойрч, өөрсдийгөө бусдаас дээгүүр тавихыг хүсдэг бол энэ нь маш аюултай. Бурхныг эсэргүүцдэг фарисеучуудын замаар алхахад дэндүү амархан байх болно. Шашны ертөнцийн чуулган бүрд хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө явуулга хийж, эрх мэдэл, хувийн ашиг хонжооны төлөө тэмцэлтэж байгааг бид харж болно. Тэд гаднаа Библи теолог тайлбарлаж үнэн сүсэгтэй харагддагч, зүрх сэтгэл нь нэрлэхүү, бие тоосон зангаар дүүрэн байдаг. Тэд өнгөн дээрээ Бурханд үйлчилдэг мөртөө үнэн хэрэгтээ алдар нэр, ашиг хонжоо, байр суурьнд ташуурахын тулд алхам тутамдаа өөрсдийгөө гайхуулж, амссан зовлон төссөн төлөөсөө гэрчилдэг. Гэвч тэдний амь зан чанар өчүүхэн ч өөрчлөгдөөгүй. Тэгсэн хэрэн тэд Тэнгэрийн хаанчлал руу өргөгдөж, эзний шагналыг хүртэхийг хүссээр байдаг. Ийм хүмүүс эзний сайшаалыг үнэхээр хүртэж чадах уу? Хариулт нь мэдээж үгүй. Библиэд тодорхой хэлсэн байдаг. Ариун байдалгүйгээр хинч эзнийг харахгүй. Тэгвэл бид яаж нүгэлт уг чанарын хүлээсээс салж, ариусгагдаж, Бурхны сэнтийн өмнө өргөдөж чадах вэ? Энэ бол эзэнд итгэгч бүх хүний хамгийн их санаа зовдог сэдэв юм. Эзэн Есүс нэгэнтээ ингэж зөвнөсөн. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана. Эзэн Есүсийн энэ зөгнөл түүний илрэлтийг угтан авахыг хүсдэг хүмүүст маш чухал. Эзэнд итгэгчид эзнийг угтан авч үнний сүнсний хэлсэн үгийг хүлээн авах ёстой. Тэгж байж л тэдэнд Бурхнаар аврагдах найдвар бий болно. Завхарсан зан чанар цэвэрлэгдэх үед л тэдэнд Бурхны хаанчлалаас хувь хүртэх найдвар төрнө. Өнөөдөр манай сурвалжлагч биднийг Филиппин дахь нэгэн чуулганд аваачиж, тэд хэрхэн Бурхны үгийг хүлээн авч, үннийг ойлгож,
завхарсан зан чанараа аажмаар хаяж нүгэлт уг чанарын хүлээсээс ангижирч Бурхны сэнтийн өмнө өргөдөж байгааг харуулна. Филиппиний чуулганаас газар дээрээс нь бэлтгэсэн дараах сурвалжилгыг хүргэж байна. Magandang araw sa inyong lahat. Сайн байцгаана уу? Намайг Меги гэдэг. Өнөөдөр бид Филиппиний Кагаян дахь төгсчөд бурхны чуулганд ирээд байна. Энэ бол Кагаянд Оро хотын ууланд байдаг цуглааны байр юм. Хойд талаараа далаа руу харсан, гурван талаараа уусаар хүрээлэгдсэн газар ажээ. Саглагар ногоо модтой, цэвэр агаартай. Христэд итгэгчдийн хувьд амар амгалан сүнслэг гэр юм. Төгсөвчөд бурхны чуулганы Христэд итгэгчид энд нэг өдрийн шүтлэг мөргөл хийх гэж байна. Ах эгч нараа тэдэнтэй нэгцэцгээе. Филиппинд 11-р сарын 23-нд өглөөний нарнаар Христэд итгэгчид цуглааны байранд араасаа ирцгээлээ. Тэд догтлол баяр хөөр дүрэн бие биетэйгээ халуун дотноор мэндэлж тэврэлдэж байв. Para sa lahat, maligayang pagdating. Бүгдээрээ давтаа морилно уу? Хайр тах эгч нараа, би Меги эгч байна. Өнөөдөр бид чуулганы амьдралаар амьдарч бурхныг хамтдаа шүтэн мөргөхөөр энд цугларлаа. Та бүхний баяр хөөртэй царай харсандаа би маш их баяртай байна. Amen. Salamat sa Diyos. Амен. Бурхан талархъя. Ах эгч нараа, би Мэй эгч байна. Өнөөдрийн цуглаан бол сүнслэг цуглаан юм. Бүгд бэлэн үү? Өнөө өглөөний цуглаанаа хамтдаа сайхан өнгөрүүлцгээе. Ngayong umaga na ito. Yes! Amen! Бурхныг магтсан бүжгийн дараа Сорянагч өнөөдрийн цуглааны залбирлыг өдөрсөн юм. Makapangyarihang Diyos, Төгсөвчөд бурхан минь, таны ариун нэрийг магтахаар бид залбирлаараа таны өмнө ирлээ. Ах эгч нар бид цугларч таны үгийг идэж ууж хамтдаа таныг магтаж талархаж байгаадаа би маш их баяртай байна. Бид бүтээгдсэн зүйлийн үүргээ сайн биелүүлж таны тааллыг хүртэх болтугай. Таны илэрхийлсэн үннийг бид бүгд хэрэгжүүлж ам оролтонд хүрэх болтугай. Өнөөдрийн цуглааныг таньдаа даатгая. Амен. Mga kapatid ko po, Хайр ах эгч нараа, одоо бүгдээрээ хамтдаа төгсөвчөд бурхны үгийг уншиж, шинэ гэгээр л олж авч зан чанараа өөрчлөх замыг олцгоё. Брайан аха, бурхны үгийг уншиж өгөөч. pagbabago sa disposisyon. Sabi ng makapangyarihang Diyos, Төгсөвчөд бурхан ингэж хэлсэн байдаг. ng disposisyon ng tao Бурхны төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг. Зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн бурханд гэрчлэл хийж бурхны санаа зорилгод мэдсэж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн сатааны хүлээс, харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдөж, үнэхээр бурхны ажлын үлгэр дуурайл, загвар, бурхны гэрч, бурхны санаа зорилгод нийцдэг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр бие махбодтой болсон бурхан ажлаа хийхээр газар дэлхийд ирсэн бөгөөд өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, өөрийг нь дуулууртай дагаж, өөрийг нь гэрчлэхийг хүнээс шаарддаг. Хүн бурхны бодит агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй бурхны бүх үг, ажлыг дуулууртай дагаж, хүнийг аврахаар бурхны хийдэг бүх ажлыг гэрчилж, мөн хүнийг байлдан дагуулах, түүний үйл хэргийг гэрчлэх ёстой. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс бурхны тухай мэдлэгтэй байх ёстой. Ийм гэрчлэл үнэн зөв бодит байдаг. Ийм гэрчлэл сатаныг шившиглэж чадна. Амен. Ах эгч нараа, бурхны үгийн дараагийн хэсгийг хамтдаа уншъя. Хүмүүсийн зан чанарыг хүмүүс өөрсдөө өөрчилж чадахгүй. Тэд бурхны үгийн шүүлт, гисгээлт, шалгалт, цэвэршүүлэлтийг туулж
Эсвэл түүний үгийн засал, сахилгажуулалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулууртай үнэнч болж чадах бөгөөд түүнд хаашааш хандхаа болно. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн ил болгоолт, шүүлт, сахилгажуулалт, заслалтыг туулснаар л хүмүүс болчмгүй авирлаж зүрхлэхээ болоод харин ч тууштай тайван болно. Хамгийн чухал зүйл бол тэд Бурханы одоогийн үг, ажлыг дуулууртай дагаж чадна. Энэ нь хүний үзэлтэй нийцэхгүй байсан ч гэсэн тэд эдгээр үзлийг орхиж санаатаагаар дуулууртай дагаж чадна. Урьдан зан чанарын өөрчлөлтийн тухай яриа нь гол төлөв өөрөөсөө урвж, махан биеэ зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн дур сонирхлоос ангижрах тухай байсан. Энэ нь нэг төрлийн зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн бодиттой илэрхийлэл нь Бурханы одоогийн үгийг дуулууртай дагаж, түүний шинэ ажлыг үнэхээр мэдэх явдал гэдгийг одоо хүн бүр мэддэг болжээ. Ийм маягаар Бурханы талаарх хүмүүсийн үзлийг агуулсан мэдлэгийг арилгаж болох бөгөөд хүмүүс Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж түүнийг дуулууртай дагаж чадна. Энэ нь л зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм. Mula sa mga salita ng Diyos, Зан чанарын өөрчлөлт гэж үнэндээ юу гэсэн үг болохыг би Бурханы үгээс илүү гүнзгий ойлгож авсан. Өргөл өргөж бусдад тусалж чаддаг байх нь жинхэнэ өөрчлөлт гэж бид боддог байсан. Гэвч тэдгээр нь ердөөл гадна талын үйлдэл бөгөөд бидний гүнт нуугдсан завхарсан зан чанар шийдэгдээгүй хэвээр үлддэг. Ах эгч нараа, үүнийг би хувийн гүн гүнзгий туршилгаасаа мэднэ. Би эзэн Есүст итгэдэг байхдаа зүгээр л үргэлж "Эзэн минь, намайг ариун ихээр өрөөгөөч" гэж залбирдаг байсан. Би итгэвч болсноосоо хойш өөрчлөгдсөн гэж бусдад бодогдуулахын тулд бусдын өмнө л юм хийдэг байсан. Ингэж хийхдээ би далд сэтэл агуулж байсан. Үнэн дээр би Бурханаас ашиг тус хүртэхийн тулд Бурханы нэгүсэл, ерөөлийн төлөө л Бурханд залбирч байсан. Харин завхарсан зан чанар минь огт өөрчлөгдөөгүй. Би зүгээр л бусдад зориулан жүжиглэж, Бурханыг шүтэн мөрөгдөг сайн хүн гэж хүмүүст бодогдуулахыг хичээж байсан. Бурханы үгэнд хэлсэнчлэн зан чанарын өөрчлөлтөнд хүрэхийн тулд бид эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг үгийг хүлээн авч дуулууртай дагах ёстой. Бид Бурханы үгийг хэрэгжүүлж, түүний шүүлт, цэвэршүүлэлтийг туулах ёстой. Тийм маягаар л бидний завхарсан зан чанар үнэхээр өөрчлөгдөж чадна. Амен. Alam po natin na hindi Завхарсан зан чанараа өөрчлөх амархан биш гэдгийг бид бүгд мэднэ. sapagkat Учир нь ганцхан аргаар үүнд хүрч чадахгүй. isang paraan lamang. Зан чанараа өөрчлөхийн тулд бид бас Бурханы ажлыг туулж, олон жилийн турш туулах хэрэгтэй. Үүргээ гүйцэтгэх явцад завхарсан зан чанар маань аажмаар илчлэгдэж, Сатан биднийг хичнээн гүн завхруулсныг бид олж хардаг. Бурханы үгийг уншиж, Бурханы үгийн цэвэршүүлэлт, гисгэлтийг туулснаар л бидний завхарсан зан чанар аажмаар өөрчлөгдөж чадна. Амен. Төгсөчд Бурханы үгийг уншсанаар энэ Христэд итгэгчдийн ойлгож авсан зүйл бол түүний үгийн шүүлт, гисгэлт, шалгалт, цэвэршүүлтийг туулснаар л хүний завхарсан зан чанар өөрчлөгдөж, цэвэрлэгдэж чадна. Тэгж байж л тэд Бурханыг дуулууртай дагаж, түүнд үнэнч байж, түүгээр төгс болгуулж чадна. Ka lang sa mga salita at mga hinihingi ng Diyos. At hangarin mo ang katotohanan, gawin ang maayos ang iyong tungkulin. At tugunan ang mga layunin ng Diyos, at iwasang biguin ang 6,000 taong paghihintay ng Diyos. At ang kanyang 6,000 taon ng panalangin. Bilang kaunting pamatagdagan ang Diyos, hayaan siyang makakita
Мэйгч Бурхны үгийн шүүлт гисгэлтийг тулсан туршлагаа ярьсан юм. 2023 оны 7 дугаар сард тэрээр чуулганы удирдагчийн үүргийг гүйцэтгэж эхэлжээ. Үүрэгтээ эерэг хандлагатай байсан учраас чуулганы амьдралын үр дүн тогтвортой сайжирсан. Сүүлд нь түүнийг дэвшүүлж илүү өргөн хүрээтэй ажил хариуцалжээ. Түүнд аажмаар бусдаас давуу гэх мэдрэмж төрж өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүсээс дээр гэж бодох болжээ. Гэвч бам их ирснээр түүний сэтгэлгээ өөрчлөгдсөн юм. Nalaman ko na mayroon pala Хамтран зүтгэгч бам ихчийн ажлын чадамж надаас хамаагүй илүү болохыг би олж мэдсэн. may kapabilidad. Асуудал хэлэлцэх болгонд их үргэлж голыг нь олж хэлдэг. Maganda din, Үнний талаар нөхөрлөхдөө маш сайн байсан. napakahusay niya Игч ажлаа эмх цэгцтэй зохион байгуулаад зогсохгүй. Хийдэг бүх ажилдаа нарийн төлөвлөгөө гаргадаг байв. sa paggawa. Бам ихч манай бүлэгт үргэлж хамгийн гоцгойд хүн байсан. Би өөрийгөө түүнтэй байнга харьцуулж, үүнээсээ болж өөрийгөө дорд үзэх болсон. Dahil mas lalo kong nakikita Би ажлын хэлэлцүүлэгт үргэлж идэвхтэй дуугарч, өөрт байгаа санаагаа хуваалцдаг байсан. nawala ng motibasyon. Гэвч бам ихч хичнээн гаргууд болохыг харамгацаа би хэлэлцүүлгийн үеэр санал бодлоо хэлэхээ үндсэндээ болж, эдгээр зүйлийг огт сонирхохоо байсан мэт байсан. Ako, ibinabahagi Түүнээс хойш би үүрэгтээ улам итгэхгүй болсон. dahil sa sitwasyon Миний хариуцсан ажилд асуудал байн гарч эхэлж, агц нь удааширч, ихэнх нь сайн үр дүнд хүрэхгүй байлаа. nagsumamo ako sa Diyos. Тэр үед би өдөр бүр будилж, түгшиж байсан. Ako ng tulong sa Kanya. Аажмаар би харанхуй байдалд унсан. Миний нөхцөл байдал маш муу болж, бүр ариун сүнсний ажлыг ч алдаж, бүр мусан гацчихсан мэт санагдсан. Na mas magaling siya. Би бурханд залбирч, тусламжгүй ингэж хашгирсан. Namumuhay ako sa isang Бурхан минь, kalagayan би бам ихчэд хатаархаж байна. at hindi ko na Тэр надаас илүү гаргууд гэдгийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Одоо миний байдал аимшигтай байна. Энэ үргийг яаж гүйцэтгэхээ би мэдэхгүй байна. Би замаа алдчихлаа. Бурхан минь, надад туслаач. Та намайг удирдах, залж чиглүүлээч, намайг гэгэрүүлж өгөөч. napaisip ako na kailangan ko talaga Цуглааны үеэр Мэйгч төгсөжл Бурханы үгийн нэг хэсгийг уншаад kaya гэгэрч өөрийн сөрөг идэхгүй байдлыг тодорхой ойлгож авчээ. makapangyarihang Diyos. Sabi ng makapangyarihang Diyos, Төгсөжл Бурхан ингэж хэлсэн байдаг. lahat ng tao Хүн ямар ч үүрэг гүйцэтгэж, ямар ч ажил хийсэн бай. at lahat Хүн бүхэнд алдаа гаргах үе байдаг бөгөөд хэв чанар мэдлэгийн хүрээнд хүрдэггүй зүйлтэй хүн бүр тулгардаг. Энэ бол маш хэвийн зүйл бөгөөд чи үүнд зөв хандаж сурах хэрэгтэй. Ямартай ч чи ямар ч алдаа гаргасан бай. Идэвх санаачлагтай байдлаар үүнтэй нүүр тулж асуудлын уг үндсийг олж үннийг эрж хаан шийдвэрлэх ёстой. ay sanhi ng Жаахан бэрхшээлтэй тулгарх үедээ бүү сөрөг бол sa iyong gawa сэтгэлээр бүү уна. Сөрөг сэтгэл хөдлөлт бүү авт. Энэ бол ялахгүй зүйл дээр сүр бодруулж байгаа хэрэг бөгөөд ингэх шаардлагагүй. Чиний хийх ёстой зүйл бол даруй өөрийгөө эргцүүлж, алдаа нь ажлын ур чадвар дутамгаас, үйлдэлт чинь хувийн сэтэл холилдсноос, эсвэл үзэл төсөөлөлдөө үндэслэн үйлдэснээс чинь болсон эсхийг харах явдал юм. Чи энэ бүх талыг шинжлэх ёстой. Хэрвээ энэ нь ажлын ур чадвар дутамгаас болсон асуудал байвал чи мэрэгжлийн ур чадварт суралцаж, эсвэл уг мэрэгжлийг ойлгодог хүмүүстэй зөвлөлдөж, хилэлцэж болно. Хэрвээ санаархалч нь буруу бол, эсвэл чамд үзэл төсөөлөл байгаа бол, чи Бурхны үгэн дотор өөрийгөө эргцүүлж, таньж мэдхээр оролдох ёстой бөгөөд дараа нь буруу санаархал, үзлээ засаж, тэдгээрээс урваж, Бурхны үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. dito po sa Бурхны үгийн энэ хэсэг надад гүн гүнзгий урам зориг өгсөн. Бүтээгдсэн зүйлийн хувьд бид бүгд л жирийн хэвийн хүмүүс гэдгийг би ухаарсан. pala maging Үүргээ гүйцэтгэж байхдаа бэрхшээлтэй тулгарч, сул тал, алдаа дутагдал маань илчлэгдэх нь туйлын хэвийн зүйл. kakulangan Заримдаа бид бүр бүтлгүүтэлтэй ч учирдаг. sa mga tungkulin po. Тэр үед л бид сургамж авч, бусдаас тусламж ирэх хэрэгтэй. Pangako na Өмнө нь би үүргээ гүйцэтгэхдээ өөрийгөө бам ихчтэй байн харьцуулдаг байсан. humingi ng ang nagpa Түүний ажлын чадамж минийхээс илүү байгааг хараад би өөрийгөө дорд үзэж хэрэггүй хүн мэт санагддаг байлаа. na maging mas Үүрэгтээ тэгж их зүдэрч байсан минь ажил хэцүү байсандаа биш.
Харин би үргэлж бусдаас онцгойрч, бусдаас илүү гэдгээ батлах гэж оролдож байснаас болсон. Аминч хүсэл минь биелэхгүй байх мөчид би маш их бухимддаг байсан. Ийм хүнд байдалд орсны жинхэнэ шалтгаан энэ байлаа. Би өөрийнхөө байдлыг сайн шийдвэрлэхээр шийдээд төгсөжид Бурхны үгийг үргэлжлүүлэн унссан. Төгсөжид Бурхан ингэж хэлсэн байдаг. Антихристүүдийн хувьд нэр төр байр суурь бол зүгээр нэг нэмэлт шаардлага биш. Тэргүүгээр байрч чадхаар гадна талын зүйл бүрч биш гэж хэлж болно. Тэдгээр нь антихристүүдийн уг чанарын нэг хэсэг. Яс цуснд нь байдаг төрөлхийн зүйл юм. Антихристүүд нэр төртэй, байр суурьтай эсэхэд хайхрамжгүй ханддаг биш. Тэдний хандлага ийм биш. Тэгвэл тэдний хандлага ямар байдаг вэ? Нэр төр, байр суурь, тэдний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын байдал, өдөр тутамдаа эрэлхийлдэг зүйлтэй нэгт холбоотой байдаг. Антихристүүдийн хувьд нэр төр, байр суурь бол тэдний ам юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юу ч эрэлхийлж, ямар ч зоригтой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, энэ бүхэн сайн нэр төртэй, өндөр байр суурьтай байхад төвлөрдөг. Энэ зорилго өөрчлөгддөггүй. Тэд ийм зүйлсийг хизээж хойш тавьж чадахгүй. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай мөн чанар билээ. Бурхны үг надад маш их гэгээрэл авчирсан. Энэ үгэнд ил болгосноор бол антихристийн хийдэг бүхэн алдар нэр, байр суурийн төлөө байдаг. Энэ бол тэдний эрэл хайгуулын гол зорилго. Тэд алдар нэр, байр суурьгүйгээр амьдарч чаддаггүй. Антихристийн хувьд нэр хүнд, байр сууриа хамгаалах нь энэ тэргуунд байдаг. Хийж байгаа бүх зүйлдээ тэд үргэлж энэ нь тэдэнд сайн нэр авчирч, сайн дүр төрх бүрдүүлэхэд нь туслах эсхийг бодолцдог. Тэгээд би өөрийгөө эргцүүлсэн. Бүлгийн удирдагчаар сонгогдохдоо би өөрийгөө бусдаас дээр гэж бодсон. Намайг дэвшүүлсэн нь удирдагчид намайг үнэлж сайшааж байгааг харууллаа гэж би бодсон. Яагаад гэвэл би хинээс ч илүү ажлын чадамжтай байсан. Тийм болохоор би өөртөө үнэхээр итгэвтэй, шахагдшгүй ирч хүчээр дүүрэн байлаа. Гэхдээ бам ихч миний хамтрагч болоход бусдаар бишрүүлэх боломжоо алдахгүй гэж би маш их санаа зовсон. Хүн бүр намайг зүгээр л ихчийн товоолгогч. Зөвхөн туслах нь байхдаа л тохирох, үргэлж түүнээс нэг алхам, доор байх нэгэн гэж харахгүй гэж би санаа зовсон. Би сүрэг болж эхлэн үүргээ гүйцэтгэх ямар ч ирч хүчгүй болсон. Үүргээ гүйцэтгэхдээ би үргэлж алдар нэр, байр суурь хөөцөлдөж байжээ. Алдар нэр, байр суурьаа алдаж магадгүй гэж бодох мөчид би энэ үргийг гүйцэтгэхийг хүсгээ байсан. Би тэр орчноос зугтаж, тэр хариуцлагаас мултрахыг хүссэн. Энэ бодол амин чуг чанарыг минь бүрэн илчилсэн. Би өөрийнхөө ашиг сонирхлыг л бодож, өөрийнхөө нэр хүнд, байр суурьнд л санаа тавьж байснаас биш, Бурхны гэрийн ашиг сонирхол юм уу, Бурхны санаа зорилгыг огт бодолцоогүй. Энэ бол Бурханаас уравсан хэрэг байлаа. Бурхны үгийн ил болгосон зүйлийг өөртөөгөө харьцуулж үзээд би миний эрэлхийлж байсан зүйл антихристийн эрэлхийлдэг зүйлээс ялгаагүй гэдгийг ухаарсан. Хэрв би эргэж буцахгүй бол муу төгсгөлд хүрэх нь гарцаагүй байсан. Төгсөжид Бурхны үгийн ил болголтоор дамжуулан өөртөө алдар нэр, байр суурь эрэлхийлэх нь буруу зам гэдгийг мэйгч ухаарчээ. Ирж хайх явцдаа тэрээр эрэлхийллийнхээ зөв зорилго, чиглэлийг төгсөжид Бурхны үгээс олж авсан юм. Sabi ng makapangyarihang Diyos. Төгсөжид Бурхан ингэж хэлсэн байдаг. Та нарын бие авч явах зарчим юу вэ? Чи өөрийнхөө байрын дагуу бие авч явж, өөртөө тохирох газрыг олж, гүйцэтгэх учиртай үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Тэгж гэмээн чи эрүүл ухаантай хүн юм. Жишээ татвал хэрвээ чи тодорхой мэрэгжлийн ур чадварт дадамгай, зарчмыг ойлгодог бол тухайн талбарт хариуцлагаа өрч, сайн нэгтлэн шалгах ёстой. Хэрвээ чи санаа бодол, онцгой санаагаар ханган, бусдыг гэгээрүүлж, үүргээ илүү сайн биелүүлэхэд нь тусалж чаддаг бол
санаа бодлоо хэлэх ёстой. Хэрвээ чи өөрт тохирох зөв газрыг олж ах эгч нартайгаа эвдээ хамтран ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх болно. Өөрийнхөө байрын дагуу бие авч явах гэдэг нь энэ юм. Амен. Бурхан талархая. Бурханы үгийн энэ хэсэг надад маш их тусалсан. Хэрхэн бие авч явж үйлдэх зарчмыг Бурхан надад харуулсан. Би зүгээр л жирийн нэг бүтээгдсэн зүйл гэдгээ бас өөрийн байрыг хадгалах ёстой гэдгээ ухаарсан. Тэгжээж л үүргээ сайн гүйцэтгэнэ. Үүрэгт минь олон дутагдал байсаар байгаа ч биднээс чадлынхаа хэрээр үүргээ гүйцэтгэхийг л Бурхан шаарддаг. Би Бурханы ажилд хамтран ажиллахын тулд бүхнээ зориулж чадах бүхнээ хийж л байвал тэр нь хангалттай. Бурхан надаас хэд ихийг шаарддаггүй. Бид бүгд машин механизмын өөрөөр аргатай адил. Бид дор бүрнээ өөрийн гэсэн чиг үүрэгтэй, хүн бүр нэн чухал. Бид хариуцлага биелүүлэхийн тулд хувийн чиг үүргээ бүрэн биелүүлэх хэрэгтэй. Зөвхөн ингэж л бид үүргээ сайн гүйцэтгэж чадна. Бам ихчийг жишээ болгоод үзье. Игч асуудлыг авч үзэх тодорхой санаатай, үүргээ гүйцэтгэх тодорхой замтай байдаг. Түүгээрч зогсохгүй тэр юм хийхдээ маш эмхцэгцтэй. Түүнд маш олон давуу тал бий. Түүнээс суралцах энэ боломжийг би үнэхээр нандинаж өөрийн дутагдлыг нөхөх хэрэгтэй. Би дахиж түүнд өрсөлдөгчийг хандаж өөрийгөө түүнтэй харьцуулж болохгүй. Харин ч би зүү зохистой байрандаа зогсох ёстой. Тэгвэл бид хоёулаа өөрийгөө сайн гүйцэтгэж, эвтэй найртай хамтран ажиллаж чадна. Түүнээс хойших миний туршлагад бид асуудал хэлэлцэх юм уу, цуглаанд хамт оролцох үед эгчийн нөхөрлөлд маш их гэрэл байгааг би олж мэдсэн. Заримдаа түүнийг надаас дээр гэж бодох үед өөрийн ирэхгүй алдар нэр байр сууриндаа санаа зовж байгаагаа би анзаардаг. Гэхдээ ялгаа нь гэвэл одоо би Бурханд залбирч түүнээс тусламж гуйж алдар нэр байр суурь эрэлхийлэхэ болж түүний үгээр амьдрахад намайг залж чиглүүлээч гэж түүнээс гуйдаг. Сүүлд нь би бам ихчэд атаархаж байснаа хүлээн зөвшөөрч бид хоёулаа нээлттэй байж бие биетэйгээ нөхрөлсөн. Одоо бид үүргээ гүйцэтгэхдээ нэг зүрх сэтгэл, санаатай байж бие биеэ нөхөж чаддаг. Би маш их баярлаж сүнсэндээ урд өмнө хизээч мэдэрч байгаагүй эрх чөлөөлөлтийг мэдэрдэг. Амен. Бодит туршлагаа хуваалцсан Мэй ихч танд маш их баярлалаа. Үнэн дээр бид бүгд л ижилхэн завхарлалжсэн. Тийм биз дээ? Гэхдээ төгсөжд Бурхан талархая. Учир нь түүний үг л биднийг залж чиглүүлж, ийм нөхцөл байдлыг хэрхэн туулахыг ойлгоход тусалдаг. Энэ явцад бид шинэ ойлголттой болж, сургамж авч, төгсөжд Бурханы үгийн хангалтыг хүлээн авсан. Жэло Бурханы үгийн магтандуу дууллаа. Хаанчлалын эрен үед Бурхан хүнийг үгээр төгс болгодог. Hindi kalmali mo mula sa realidad ng mga salita ng Diyos. At kumakain at umiinom ka ng kanyang mga salita. Araw-araw magagawa ka perfecto ng Diyos. Amen! Ноёгч бол чуулганы бүжгийн бүлгийн удирдагч юм. Томоохон цуглаан зориулсан бүжгийн бэлтгэлийн үеэр ах эгч нарт бүжгийн хөдөлгөөн зааж байхдаа тэрээр зориудаар мэдлэгээ нөөжээ. Ngunit habang Тэдэнд зааж байхад толгойд нэг муу бодол зурс хийсэн. Ах эгч нарт хөдөлгөөний нарийн ширийн зүйлийг бүү заа. Тэгвэл би л ганцаараа онцгоорч бүгдийн магтаал бишрлийг хүртэн шүү дээ. Бэлтгэлийн үеэр Ким эгч хөдөлгөөнөө алдаж байгааг би харсан ч залж чиглүүлж засаж өгөөгүй. Яагад гэвэл тэр надаас илүү сайн бүжигчин гэдгийг би мэдэж байсан. Хэрэг би эгчэд хөдөлгөөн бүрийг заачих бол надад гайхуулах боломж олдохгүй. Ганцаараа ялгарч хүн бүрийн бишрэл,
Магдалийг хүртэхийн тулд түүнээс илүү гарах гэсэн санаа зорилгоор Ким эгчийн алдааг нүд анин өнгөрөөсөн. Тэр том цуглааны дараа би орон нутгийнхаа цуглааны бүлэгт бүжиг үргэлжлүүлэн заасан. Ах эгч нар хөдөлгөөнөө буруу хийж байгааг харсан ч би засаж өгөхгүй л байлаа. Үр дүнд нь эцсийн бүжиг огтхон ч сайхан харагдаагүй. Эргцүүлж байхдаа би Бурхны үгийн нэг хэсгийг уншсан. Төгсөжөд Бурхан ингэж хэлсэн байдаг. Шүтлэггүй хүмүүст нэг төрлийн завхарсан зан чанар байдаг. Тэд бусад хүмүүст мэрэгжлийн тодорхой мэдлэг, чадвар зааж өгөхдөө багш нь мэддэг бүхнээ шавьдаа зааж өгмөгцөө амин зуулгаа алдана. Хэрэг би мэддэг бүхнээ бусдад зааж өгвөл хинч намайг хүндлэхгүй, миний үгэнд орохгүй. Багшийн хуваар би бүх байр сууриа алдана. Тэгж болохгүй. Би тэдэнд мэддэг бүхнээ зааж болохгүй. Ямар нэг зүйлийг өөртөө хадгалах ёстой. Би тэдэнд мэддэг зүйлийнхээ 80%-ийг л зааж, үлдсэнийг нь өөртөө үлдээнэ. Тэгж байж л би бусдаас илүү гэдгээ харуулж чадна гэж боддог. Энэ ямар төрлийн зан чанар вэ? Энэ бол ом ихтэй байдал юм. Хэрвээ хүн хэтэрхий аминч бол Бурхны ёроолгүй хоцорно. Хүмүүс Бурхны санаа зорилгыг бодолцон үзэж сурах ёстой. Чи өөрийн эзэмссэн хамгийн чухал, үндсэн гол зүйлсийг Бурхны гэрт зориулах ёстой. Ингэснээр Бурхны сонгосон хүмүүс тэдгээрийг сурч эзэмсэж чадна. Үүнийг Бурхан өрөөдөг бөгөөд тэгвэл тэр чамд бүрч их зүйлийг өгнө. Авахаасаа өгөх нь илүү ёроолтой гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Бүжиг зааж байх үеийн минь бодит байдлыг Бурхны үг ил болгосон. Би нарийн ширийн зүйлийг нь орхигдуулж, ерөнхийдөө л заагаад бусад бүжигчдийг алдаа гаргахад нь ч засаж өгдөггүй байсан. Би хичнээн аминж хорон муу байснаа тэгтэл ухаарсан. Миний хийж байсан зүйл бол ах эгч нараа мэхэлсэн хэрэг байлаа. Энэ бүхэн сатанлаг гүн ухаанаар амьдарч байснаас минь болсон. Бүгдийн бишрэл Магдалийг хүртэж, бусдад гүйцэгдэхгүй байхын тулд мэддэг бүхнээ зааж болохгүй, ямар нэг зүйлийг хэлэлгүй үлдээх хэрэгтэй гэж би бодсон. Тэр том цуглааны бүжгийн үеэр би олонний анхаарлын төвд байж ах эгч нарт анзаарагдсан. Гэвч би 7 хоног тутмын бэлтгэлийн бичлэгээ үзэхдээ бидний хөдөлгөөн огт жигд биш байгааг харсан. Бүжигчд нь төгс жигдэрсэн чуулганы вебсайт дээрх бичлэгүүдтэй харьцуулахад бид маш их хоцрогдсон байсан. Тэр бүжгүүд үнэхээр сайхан бөгөөд Бурхны гэрчлэх үр дүнд үнэхээр хүрсэн байдаг. Харин би өөрийгөө гүйцэтгэхдээ Бурхны гэрчлээгүй. Би үүнийг өөрийгөө гайхуулах, бусдын магтаал бишрлийг хүртэх боломж болгон ашиглаж байсан. Үүргээ ингэж гүйцэтгснээр би Бурхны сайшаалыг хүртэхгүй. Үүнийг сайн үйл гэж тооцож огт болохгүй. Бас би Бурхны үгээс ах эгч нарт бүжиг заахдаа юу ч хэлэлгүй үлдээх ёсгүйг ойлгосон. Харин ч би бүхний зориулах ёстой. Би хөдөлгөөн бүрийг наривчлан заах ёстой. Тэгж байж л бид сайхан бүжиглэж, өөртөө сайн үр дүнд хүрч чадна. Бусдын бишрлийг хүртэхийн тулд алдар нэр хувийн ашиг хонжооны төлөө тэмцэлдэж байснаа Ноёгч ухаарах үедээ Бурхны үгийг санаж, алдар нэр ашиг хонжоо байр суурь эрэлхийлэхийн үр дагаврыг илүү гүнзгий ойлгосон юм. Төгсөвчд Бурхан ингэж хэлсэн байдаг. Тэгвэл чи яаж Бурхны хайрладаг хүн болж чадах вэ? Үнэнийг дуулууртайгаар хүлээн ав. Бүтээгдсэн зүйлийн хувьд зөв байраа эзэл. Бурхны үгэнд үндэслэн уул суурьтай үйлд, үүргээ сайн гүйцэтгэг. Үнэн шударга хүн бай. Хүний төрхийг амьдран харуул. Энэ л хангалттай бөгөөд энэ нь Бурхны сэтгэлийг хангалуун болгоно. Хүмүүс амбиц, хоосон мөрөөдөл өвөрлөж явж болохгүй. Алдар нэр ашиг хонжоо байр суурь хөөцөлдөх ёсгүй юм уу? Олноо сонцохоор чармайх ёсгүй. Үүнээс ч илүүтэйгээр тэд супер хүн эсвэл агуу хүн байхыг бусдаас дээгүүр байж
бусдаар өөрсдийгөө шүтүүлэхийг эрж хаах ёсгүй. Энэ бол завхарсан хүмүүсийн хүсэмжилдэг зүйл бөгөөд сатааны зам юм. Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хэрвээ хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн араас тасралтгүй хөөцөлдөж, гимшихээс гүжүүдлэн татгалзвал тэд засаршгүй бөгөөд тэдний хувьд таягдан хаягдах гэсэн цорын ганц төгсгөл бий. Ipinakita sa akin ng Бурханы үгээс би Бурхан биднээс супер хүн эсвэл агуу хүн байхыг хизээж шаардаж байгаагүй харсан. Бурхан биднээс юу ч үлдээлгүйгээр бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа үүргээ гүйцэтгэж, хувийн амбицгүй байхыг шаарддаг. Тийм үйлчлэл Бурханы сайшаалыг хүртэж чадна. Байр суурь эрэлхийлж, бусдаар хүндлүүлж, бишрүүлэхээр хөөцөлдөх нь сатааны замаар алхаж байна гэсэн үг. Энэ нь чи жинхэнэ бүтээгдсэн зүйл биш, харин Бурханыг эсэргүүцэж, түүнд дайсагнаж байна гэсэн үг. Хэрэг бид эдгээр зүйлийг хөөцөлцөөр байвал сатаныг төлөөлж, сатааны зарц болж Бурханы ажлыг өмүүлнэ гэсэн үг юм. Туршилгаа эргэн санах болгондоо би байр суурь эрэлхийлэхдээ хийж байсан бүхнээрээ үнэндээ ах эгч нараа мэхэлж байснаа ухаардаг. Би мууг үлдэж байжээ. Байр суурь эрэлхийлсэн нь зүрх сэтгэлийг минь хоромоо болгож, хүн чанар, мөс чанараа алдахад хүргэсэн. Би сатаанлаг зан чанарыг л амьдран харуулж байсан. Хэрэг би гимшихгүй бол үүнийхээ төлөө эцэст нь устгагдана. Алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэх нь сатааны зам. Илүү их хоромоо байдал, завхрал руу л хөдөлдөг зам гэдгийг ноёгч ухаарчээ. Тэрээр ах эгч нартаа сэтгэлээ ууталж, өөрийгөө ил болгож, чин сэтгэлээсээ уучлал гуйж тэднээс өршөөл хүсжээ. Тэр үеэс эхлэн тэрээр үүрэг гүйцэтгэх санаа зорилгоо зөв болгож, цаашид юу ч үлдээлгүйгээр бүхнээ зориулсан байна. Энэ туршлагыг өгсөн төгсөвчд Бурханд би талархаж байна. Амен. Ах эгч нарынхаа бодит туршлагыг сонсоод Христэд итгэгчид шинэ ойлголт, ухаарал олж авлаа. Тэд Бурханы өрөөлтөнд нэг сайхан өдрийг өнгөрүүлв. Филиппин дэх төгсөгчд Бурханы чуулган дах Бурханы сонгосон хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож түүний сэнтийн өмнө бууж өгөхөөр иржээ. Тэд төгсөгчд Бурханаар бичлэн услагдаж, хангагдаж, хариулагдаж, Тэнгэрийн хаанчлалын найрын загт оролцож байна. Тэд Бурханы үгийн шүүлт ариусгалтыг хүлээн авч, завхарсан зан чанар нь нүгэл үлдэдгийнх нь их үндэс гэдгийг, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэх нь буруу зам гэдгийг таньж мэджээ. Тэд үнэхээр гэмшиж, бүтээгдсэн зүйлийн үүргийг улс суурьтайгаар гүйцэтгэж эхэлжээ. Тэд аврагдах найдварыг олж харсан. Энэ бол Бурханы ерөөл юм. Үдсэнд баярлаа. Шинэ эрен үетэй хамт байж, Христэд итгэгчдийн баялаг, өнгөлөг чуулганы амьдралыг дагаарай. Дараа уулзацгаая.